Карловы Вари хот нь болохоор Чехийн хамгийн жижиг аймаг болох Карловы Вари аймгийн нийслэл хот нь байгаа. За Карловы Вари хот нь болохоор 49 гаруй мянган хүн амтай. За анх бол гоцоо герман хүмүүс энд аж төрж амьдардаг байсан. За тэгээ 14-р зууны дунд үеэс буюу 1349-50 он хавцаа тухайн үед хаан ширээнд сууж байсан. 4-р Карл хаан энэ хаваар буюу локетор явж байгаа. За тэгээ түүний дагалдагчид нь санамсаргүй байдлаар энтхийн нөгөө халуун аршааныг олж илрүүлсэн байгаа. За тэгээд тэр халуун аршаан нь 4-р Карл хааны нөгөө гимтцэн байсан хөлийг идэхэд нөлөөлсөн учраас эн чинь яг ингээд эрүүл мэндэд хэрэгтэй аршаа юм байна гэдгийг мэдсэн. За тэгээ анхандаа бол яг локет хавцаах ийм халуун аршаанууд гэж нэрлсэн байжгаад явандаа Карлийн халуун аршаанууд гэсэн утгатай буюу Карловы Вари гэж